За сайн байцгаана уу бүжэн. Гэлгар утгуу Монгол хөдөлгөөн, хоггүй Монгол төрийн бус байгууллага. За YouTube дээр бол No Plastic Mongolia гэдэг сувг байдаг. Энэ сувгийнхнаас за сарда 2 удаа ногоон бүс татчихагаад байгаль орчиндөө ээлтэй үйл ажил эрхэлдэг ч юм уу. Тэгээд одоо амьдралын хэм маяг нь ногоон, байгаль дээлтэй ийм хүмүүстэй ярилцдаг болж байгаа. За өнөөдрийн ногоон бүсээ бид нар нэг уламжлал ясаараа Гутлын 22-ын уртлын Route 22 гэдэг гоё ресторанасаа хийж ин та бүхэндээ хүргэж байна. За манай өнөөдрийн зочин бол их онцгой зочин. Яг үүндээ бол байгаль орчин дээлтэй ч юм уу тийм хүн бол биш. Гэхдээ одоо онцгойлж уурсан шалтгаан бол надад бий. Тэгээ энэ шалтгааныхаа ярилцлагынхаа төгсгөлд хэлье. За манай зочин бол трейлер буюу адал явдалт зохиол сүүлийн үед бол маш олон уншигчтай болж байгаа юм байна гэж би бол анзаарсан. Тийм. За Бямжгийн Баярхүү гэж зохиолж байгаа. Тэгээ бидний урилгыг хүлээж аваад ирсэн баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьсан баярлалаа. За би чи ер нь бол зохиолч аавтай хүн байхгүй юу? За. Тэгээ манайд баг зөндөө олон зохиолч ирдэг байсан юм. Одоо ч гэсэн би зохиолчдод ойрхол байдаг л да. Тэгээ зохиолчдын гадаад үзмжийг ерөнхийд нь мэднэ. Цагаан өстэй, цагаан сагалтай ч юм уу тийм үү. Тань шиг ийм олон шивэстэй зохиолчийг би амьдралдаа хараагүй. Хэр олон шивэстэй нэрээ? Их олон биш ээ. Шивэс гэдэг чинь өөрөө урлаг шүү дээ. Тухайн хүнийг илэрхийлж байгаа урлаг учраас хүртэлсэн. Таныг илэрхийлэх ганц гоо шивэсээ харуулаач. Болохгүй. Ингэж мэнгээл харуулчих болохгүй. Чи стриптиз болоо тоглож байгаа л гэдэг. Ядаж гараа ингүүл харуулбал гоё юм шүү. За ер нь бол нэг за. Энэ барын байгаа. Тийм бай. Би болохоор нөгөө Бартанбаатар овгийнх. За. Тэгээд баг ингээд шивс. Ерөнхийд ингээд байгаа. Гэтэ би ярих дөрөв зүйлж биш л дээ. Ер нь бол нийгэмд нэг тийм угширсан тийм хандлага байгаа даа л да. Шивс бол мууч гэдэг юм тийм. Гэтэ хүмүүс өөрчлөгдөж байна. Цаг үе өөрчлөгдөж байна. Шивс гэдэг бол урлаг гэдгийг хүмүүс мэддэг болцсон байна тийм ээ. Ер нь бол хүмүүс өөрөөгөө илэрхийлэхийн тулд янз янзаар үзэж шүү дээ. Өмсгсөн хувцас, шивс, эдэлж хэрэгж байгаа зүйл, амьдралын хэв маяг. Тийм тэгэхээр миний шивс бол миний амьдралын хэв маяг, миний үзэл бодолтой шалших юм байна. Одоо нэг гоё үе юм шиг санагдаад байгаа хгүй. Монголчууд яг өөрөө өөрсдөө илэрхийлэх боломж олдж байгаа үе яг одооноос эхэлж байгаа юм шиг тийм. Урд нь бид нар одоо ингээд нэг Орос ах нарын хараанд байсан учраас тэдний одоо хүсэл зорилгын дагуу явдаг байсан бол одоо ингээд хүн болгон бие хүн гэдгээ мэдэрдэг тэрийг илэрхийлэх боломжтой ийм гоё үе ирж байна. Тэгээ энэ бол бид нар ингээд одоо өмссөн хувцас болоод таны энэ хард ганг энэ стилээр бас илэрчээж магадгүй юм. Бас таны бичдэг зохиолууд бол өстой зарим ч амар юм л ч тийм. Трейлер адал явдал зохиол гэдэг. Тийм зохиол байна лээ. Тэгээд уншаагүй хүн байх юм бол би бас ганц зохиолоос нь нэг хүн иш татаад бичсэн байсныг хэлэх гэж юм л да. Хайрцаг гэд зохиол байлээ. Тэр хайрцаг гэд зохиол дээр нь нэг ээж хүүхдээ хайрцагын дотор тижээгээд тэгэд тижээсээр хагаад хүүхдийнх нь бие дөв дөрүүлжин болоод хоол өгөхгүй байсаар хүүхд нь ялгцсан эднэ гинүү. Бүр ийм амар бичдэг юм байна. Тэг яг үйл явдлаа хөөгд уншвал яг гэж игдүүлж айж магадгүй. Тэгээ цаад утгыг нь лайлах хэрэгтэй. Яагаад гэвэл одооний хүүхдүүд бүгд хайрцаг төсөж байна. Тэр хайрцаг маань юу вэ гэвэл оюун бодол үг яриа тийм ээ. Чи ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэсэн хайрцаг төсгөөд байгаа байхгүй. Хүний бие одоо тэр хог гэд нэрлэж байгаа тэр хөө тэр нөгөө төмөр хайрцаг төсөж байгаа л да. Би нэг хайрцаг шиг л дөрвөлжлээд ингээд төсөж. Гадуур харагдаж байгаа одоо энэ сайхан харагдаж байгаа энэ залуучуудын хүүхдүүдийн оюун санаа нь хайрцаглагдсан. Яг тийм эрэмбэг зөрөнд болсон байна. За одоо юу гэдэг тэр цохилыг яг уншвал юу гэдэг хүүхд нь ээжгээ баярлуулах гадуудуулаад саадлууд тахлаар хэлийн тасдаг ийм юу гардаг гэсэн. За. Энэ бас л манай Монголын нийгэм байгаа шүү дээ. Чи дуугаа би ядарч чиний төлөө ингэж амьдарч яхад чи наа жоохон тайван байлгаач яасан гэж загнадаг. Тийм ээ? Хүүхд юм асуухлаар нь дуугаа үгийг нэрдэг. Энэ чинь хэлийн тасж байгаас ялгаагүй шүү дээ. Ийм тал санаагаар бичигдсэн зохиол. Тэрнээс биш яг
Трейлергээд уушвал мэдээж хүнсдэг. Далд утгыг ойлгуул бол нийгэмд өгсөн тийм бисчл юм байна л да. Зохиолчд ер нь хамгийн цайлган тийм гэгээлэг хүн юм шиг санагддаг хүмүүс байдаг юм шиг надад бол санагддаг л да. Мэдээж таны зохиол бүтээлүүд үнэхээр зарим хүнд болвол өстой ямар амар юм бэ уншиж боломгүй маа гэд цаашаа тавих юм шиг тийм зохиол боловч яг цаад санаа нь ингээд хүн хамгийн хэмзгэлдэг зүйлээ бичээд байгаа байхгүй. Одоо та жишээлбэл яг хэлж шүү дээ. Ээж нар хүүхдэд чимээгүй гэж загнаад байдаг учраас хилийн таслантай адилхан гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг зохиолчдыг тийм л хүмүүс юм шиг анзаарагдаад байдэ. Та ер нь хэр өрөвч вэ? Яг өөрийгөө өрөвч гэж тодорхойлох бах. Яг гаднаас нарахад бол тийм харагдахгүй л да. Тийм ээ. Дургу өргөдөг бол зур шагаад зохиол хамгаалж магадгүй. За. Додож нүдчижсэн тохиолдол ч байгаа. Гэхдээ тэр үйлчлэл хийснийхаа дараа өрөвдчихдөг. Тийм үү. Яг жоохон түргэн ааштай яваад ааштай. Тэгэхээр би дарахыг хичээдэг. Тэгээ чиний хэлж байгаагаар хүмүүс зохиолч нар бол тийм цаалхан хүмүүс бол байдаг гэдэгт бол би санал нэгдэхгүй байна. Ер нь бол би яг сайн зохиолчлохын тулд тийм тодорхойгүй ааш аргасантай байх ёстой гэж би ойлгоод байгаа. Тийм үү. Ягаад гэвэл хүн бүх дүрд хорих чадвартай байх ёстой. Хэрвээ чи үнэхээр цайлгал юм бол чиний сайн талын баатар чинь цайлган, муудлын баатар чинь цайлган. Ийм болоод чиний цайлган хүнээс яаж муухай санаа гарч ирэх юм бэ? Яаж муухай хараал юу хүний санаанд оромгүй үйлдэлүүдийг хийж чадах юм. Тэр зохиолч хүн бол хүн байх ёстой нэгт. За. Зөөлөх хүн байх ёстой. Өөрөлдвөл өрөвддөг, хайрладаг, инэрдэг, бусдыг ойлгодог. Тэрнээс биш яг зан характерыг бүхэл төрөлд хорж чадах тийм чадвартай байх хэрэгтэй гэж ойлгож. Тийм байж тээ. Хүнд ч угаасаа сайн маа хоёр тал хоёулаа байдаг гэдэг л дээ. Тэгэхээр мэдээж зохиолдор бол дандаа сайн талын баатар гарахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр муудлынхаа баатрыг чи гаргахын тулд тэрний хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Тэр шиг үг хэллэг хэлэх хэрэгтэй. Ер нь тэр зохиолчийн баатар дотор орох хэрэгтэй. Тэгжээ зохиолч нар байлгах хэрэгтэй. Өнөөдрийн баяр хүүг бүтээхэд гэх юм уу да юу нөлөөлсөн болоо та юу гэж боддөг вэ? Амьдрал уу? Гэр бүлийн хүмүүжил бол мэдээж нэгд. Гэхдээ амьдрал надад илүү их тэр намайг бүтээхэд хүчин зүйлсэн зүйл бол амьдрал. Тэгээд нийгмийн одоо энэ нөхцөл байдлууд. Яг тэгвэл хүн болгон бүгд л нийгмийнхаа бүтээгдэхүүн шүү дээ. Яг нэг талаар би өөрийгөө бас азтай гэж боддог. Ягаад гэвэл социализмын үед бид нэр амьдарч үдсэн учраас азтай. Ягаад гэвэл социализмын үеийг бол биднийг тийм муухан болгож өсгөж хүмүүжүүлээг. Би бол сүүлчийн пионер шүү дээ. Сүүлчийн мөнх гэдэг шиг. Таны зохиолуудад энэ бөө мөргөлийн талаар нэлээх гард юм л шүү дээ. Бөө мөргөл гэхээр зарим хүнд бол үнэхээр худал хуурмаг. Зарим хүнд бол тэнгэр шүтээ монголчуудын язгууртай холбоотой учраас хамгийн ариун дагшин гэж явах гээд байна. Миний хувьд бол бөө мөрөглийг ерөөсөө л нэг язгуур нь байгаль орчныг хамгаалах ийм зүйлийг номлодог, дотор нь энэ л багтдаг учраас би болвол хизээч угсагдгүй бөө мөргөл одоо хамгийн сайхан ариун зүйл гэж боддог. Гэхдээ та болвол бас нэг сөрөг талаас нэг гаргад юм л шүү дээ. Одоо бүр нэг айгүй хүн нэг сэртхийлгэн ёо энэ бөө гэдэг чи ямар амар юм гэж бодтол гаргадаг юм бэ нэлээ тий. За яг би гаргаад байгаа юм шиг л дээ нөгөө нийгэм надад тэгж гаргаад байна л да. Би ч нөгөө нийгмийн толинд болж байгаа шүү дээ. Бөөмөргөлийг бол яалтчгүй манай Монголын гэхгүй ер нь бол хүн төрлөختний анхдагч шашинны одоо их суурь тийм ээ. Хүмүүс одоо юу гэдэг анх галыг бий болгоол. Тэгэл галаа шүтэж мөргөж гиснээс ахвал бөөмөргөлж их суурин тавьдаж гисэн. Тэр утгаараа бол бид нэр бүгд бөөмөргөлтэй хүмүүс. Тийм үү? Чи хэдчнээ одоо Христэд шүтдэг бөөмөргөлтэй гэж байгаа ч гэсэн чиний оюун бодол дотор чинь байгаль ихэ хаарлах дээр зүтгэх хүч байж байгаа. Бид нар одоо юу гэдэг гал руу муухай хийж болохгүй, гал руу хийж болохгүй гэдэг юм. Байж л байгаа шүү дээ. Байгаль тоог хайж болохгүй. Эдгээр хайж байгаа гэсэн цаана бас эмзэглэл байгаа гэдэг. Тэгэхээр би бол хүн болгоныг бөөмөргөлтэй гэж болгоод байгаа. Өөрөлдвөл бид нар бол байгаль эхийн бүтээгдэхүүн гэдэг тэр үндсэн
хугатан ч бидний дотор байгаад байгаа. Сүүл асуусан асуултын тухайд гэвэл бөөмөргөлч нь ерөнхийдөө миний бодлоор бол манай Монголын нөхцөлд нэг хэсэг бол нэлээд дэлгэрж байгаад одоо бол гайгүй хомогдож байна. Мэдээж гэрэл байгаа юм чинь сүдэр байдаг. Манай бөөмөргөл дээр бол сүдэртэй тал нь арай л төлхөө их байгаа. Миний бодлоор бөөмөргөл гэдэг бол байгаль эрхтэйгөө харьцах тэр харилцааг л бөөмөргөл гэж бодоод байна. Зохиолчд бол үннийг хайж байгаа хүмүүс гэдэг нэг миллион хүн дээр үг байдаг. Та тэрийг бас онцлоод бичсэн байлээ л дээ. Тэгэхээр та энэ үнний талаар хэлж өгөөш. Энэ сайхан зүйл юм уу, муухай зүйл юм уу? Зохиолч хүн гэдэг юм одоо олонний таньж болсон хүн. За. Одоо бурхан шиг болцсон. Тэрний хэлсэн үг л үнэн гэдэг тийм ойлголт нийгэмд яваад байна. Тийм үү. Тэнгүүд л нөгөө нөхдүүд чинь мундаг афоризм хэлээл, мундаг онлол хэлээл. Тэгэл тэрийг нөгөө уншигчтан маань дагаал явдаг. Үгүй бурхан зохиолч гэдэг чинь бурхан биш. Зохиолч гэдэг чинь тийм агуу хүн биш. Зохиолч гэдэг бол зөвхөн л үннийг хайж байгаа л хүн. Өөр өнцгөөс нь хайгаад үзэж байна. Тэгээд тэр өөрийнхөө үнэн гэж бодож байгаа тэр зүйлээ бусдад хүргэх гээл гэж яваад байгаа. Гэтэл магадгүй тэр нь хотлоо явж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрийг нь мэдээж шүүж байгаа нь бол ард түмэн. Нэгд, хоёр тэгвэл цаг хугацаа. За. Та түрүү үйл үүргээд хэллээ тий. Энэ одоо байдсан болов? Энэ асуулт чинь өөрөө их утгагүй асуулт. Яг тэгвэл үйл үүр байдаг гэдгийг бүгд мэдж байгаа шүү дээ. Тийм. Тийм үү юм гэсэн юм би уусаа байгаа шүү дээ. Философор болон ч нөгөө нэг шалтгаан гүр дагавар гэж байхгүй гэдэг философи онцгой шүү дээ. За. Шалтгаан гүр дагавар байхгүй. Чи надад уцтайг бол тухайн ярьцлах хийхгүй тийм үү? Тий. Энэ одоо үйл үүр үү? Үйл үүр. Миний тань руу ярьсан үеийн үр нь одоо ингэж гараад үйл гэдэг өгөөл бодолтой. Энэ үйлдэл шүү дээ. Тэгэл энэ үйл үүр гэдэг маань ерөнхийдөө хүмүүс ойлгохдоо муу юм ихлээр муу юм тохиолддог гэж л ойлгоод байгаа шүү. Сүртэй томоор ярьдтай. Тийм, тэгж ойлгох хэрэггүй. Хүн сайн юм хийвэл сайн зүйл тохиолдно, муу юм хийвэл муу тохиолдно. Хүн аяг хагалвал аяг нь хагарна. Тэгэл ойлгож хэрэгтэй. Бүх юм үйл үүрийн шалтгаан үр дагаврын дор явж байгаа. Тийм үү. За, хүн ганцхан амьдардаг юм уу эсвэл олон амьдардаг юм уу? Нэг өдөр хаан байсан дээрч гэж ярих юм. Нэг өдөр хаан байх юм бол нөгөө үлийн үрчи яах болж байна те? Хүн ер нь бол өдөр болгон өөрөөр амьдардаг. За. Ер нь яг энэ бодтоор амьдарч байгаа шиг оюун санааны амьдралыг би юу яадаг. Чухалч үздэг. Ягаад гэвэл хүний бие махбод гэдэг чинь өөрөө хязгаарлагдмал. Бид нар чинь нэрч чадахгүй. Тийм ээ. За жишээлбэл би одоо ийм бүдүүн хүн бол одоо 100 метртгүйгээд 100-аас нааж чадахгүй байх гэдэг. Гэтэ би оюун бодлоор бол би чадах. Тэр утгаараа хүн агшнаж амьдралаар амьдрах боломжтой. Ялангуяа зохиолч нар бол бүр илүүтэй. Тэгээ бидний зохиолч нарын одоо нэг үүрэг бол хүмүүсийг тэр олон амьдралаар амьдралыг олон өнцгөр олон талаас нь харуулах гэж хичээж байгаа хамгийн гол чухал шүү дээ. Тэрнээс биш зохиолч нар бол нэг хүмүүсийг соён гэгэрүүлэх, ухааруулах гэдэг юм бол биш шүү дээ. Тийм үү? Тийм үү гэж угаасаа тийм шүү дээ. Ер нь бол зохиолч нар чинь хүмүүст амьдралыг өөр өнцгөөс нь харах, өөр мэдрэмжийг мэдрүүлэх тийм л үүрэгтэй. Хэрвээ зохиолч нар бол жишээлбэл юу гэдэг соён гэгэрүүлэх, хүмүүсийг ухааруулах, гэгээлэг болгох тийм үүрэгтэй юм бол өчнөө мянган жил болцоод байхад хүмүүс яагаад одоогийн үед уруудсан дороодсон яг хуучнаар байгаад байгаа. Хуучнаас бүр одоо яг хамгийн анхны ном хэлүүлсэн сайн мэдэхгүй байна. Гэхдээ багцаагаар бол би үгүй хэдэн зуун сая ном хэлэгдсэн л хэлгүй. Хүн хэвээрэл нь шүү дээ. Аллах толго гардаараа гарч ийн амьдрал муудсан хэвээрэл. Тэгэхээр номны үүрэг бол хүмүүсийг гэгэрүүлэх мэдээж зөв. Гэхдээ гол нь өөр амьдралаар амьдрах тэр боломжийг л олгож байгаа. Тийм үү те бас гоё л үнцэг юм те. Яг уран зохиол номны тухай биелж байгаа шүү. Тийм. Мэдээж тэр нөгөө сурагчгийн тухайд бол өөр л дөө. Тийм. Хүн болгоныг нэг цаанаас үүрэг даалгавартай ирдэм болов гэж би хаяа бодоод байдаг л да. Та бас сая үүргийн талаар яриад байна. Таны үүрэг юу вэ? Хүн болж төрсний үүрэг гэвэл одоо юу хийх ёстой гэж бодож байна? Надад бол
хүмүүс нэг жоохон ч гэсэн мэдээлэл өгөөч гэсэн тийм өрг өгсөн юм байлгүй дээ. Тийм. Одоо юм бичээд байгааг бодоход тийм ээ. Тэгээд нөгөө бичсэн юм жоохон хүмүүс төрөөд байгааг бодоход тийм л өрг өгдсөн юм байлгүй. Өөр би зүйл олон зүйл хийж үзсэн. Эндээс одоо юу гэдэг яг ингэж амжилттай болсон ч гэдэг юм. Таашаалт нийцсэн тийм ажил мэргэжил дур сонирхол одоохонд байхгүй байна. За. Энэ зүйлээсээ би таашаал авч чадчихна. Тэгэхээр энэ миний хийх ёстой зүйл болов. Ер нь бол яг ямар үүрэг ройлтойгоо мэдхийн тулд зүгээр л чиний хийж байгаа зүйл чамд ямар таашаал өгч чинь, чамд ямар мэдрэмж өгч чинь тэрийг л мэдчихэж болно шүү дээ. Тийм ээ? Би улс төрч болох ёстой юу гэж бодох хэрэгтэй. Манайхан ч улс төрлөө орох дуртай хүмүүс. Би л Монголыг өөрчлөх ёстой л гэж бодоод байгаа шүү. Тийм. Тэгээд бүгд улс төрлөө бол. Гэтэл тэнд нь таашаал өгөхгүй юу? Улс төрлөө орсон дуушлаа. За ер нь бол зохиолчид ингэж хэлдэг байхгүй юу? Ихэнх нь би өөрийгөө л одоо илэрхийлж байна. Миний номыг хүн унших хэсэг нь надад өрөөсөө хамаагүй гэж ярьдаг. Та болохоор арай өөр ярьж байгаа шүү. Гэхдээ нөгөө талаар нь үзэхээр эндээс би таашаал авч ийн гэхлээр бас тавтай юм шиг байна л да. Би хүмүүс таалагдах гэж юм бичдэг шүү дээ. Тэгдэггүй юу? Үгүй. Ер нь бол би хэлсэн шүү. Өөртөө бичдэг юм уу? Мэдээж юу гэж ганцуурсан юм шүү дээ. Яг хэвлэлээд байдаг тэгвэл. Тийм. Тэгэхээр хүнд таалагдах гэж бичих юм бол за. Чи зохиолч байгаа байл. Чи бол зүгээр хуулбарлан бичих ажил болно. Тийм ээ. Би өдрөлсөн шүү дээ. Хүнд амьдралыг аливаа зүйлийг өөр өнцгөөс нь өөр мэдрэмжээр үзүүлэхийг хичээдэг. Гэхдээ би хүмүүс таалагдах гэж бичдэг. Хэрвээ би хүмүүс таалагдах гэж бичдэг байсан бол би эмэгтэйчүүдийн магтанд болоод хайр дурлал хичээл ингээл солиорол явуулъя. Гэхдээ тэр надад таашаалахгүй шүү дээ. Нэгд хоёрт бүл тэр хүмүүс сонирхолгүй шүү дээ. Тийм ээ? Сонирхолгүй гэдэг хэлчихлээ шүү. Тэгэхээр чи сонирхолтой байлгахын тулд бас таалагдах гэж хичээдэг шүү. Үгүй би өөрийнхөө хүснэг л бичиж байгаа байхгүй. За. Миний хүсэж байгаа зүйл адал явдал хүнийг өөр мэдрэмж өөр орчинд оруулах гэж хэлж байгаа. Тэгээ би хүмүүст таалагдахын тулд хайр дурлал хичээл болоо байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө мэдрэмжээр өөрийнхөө бичих гэсэн бичиж байна. Та чи бас эротик зохиол бичдэг юм биш. Хайр дурлал байтугай бүр эротик зохиол бичдэг юм биш. Ер нь бол амьдралыг бичдэг. Амьдрал дунд чинь бүх зүйл байгаа шүү дээ. Тийм л. Хайр дурлал байгаа. Үзэн ядал, баяр хөөр, мэломс инээд, хууралт. За эротик. Эротик бол амьдралын нэг хэсэг юм уу? Бичлгүй яах вэ? Дээрэс нь миний нэг баримталж байгаа зурсан бол нэг номноос нэг зохиолоос хүн маш олон мэдрэмжийг авах гэж хичээд. Зүгээр одоо юу гэдэг нэг ном уншаал зөвхөн хайрлал уншаад дуусч бол эсвэл үзэн ядал дуусч бол ямар утга. Сонирхолтой шүү дээ. Нэг хуудас сэргүүлэхэд нэг мэдрэмж, дараагийн хуудаснаас өөр мэдрэмж. Хүнийг ингэж бүр адал явдалд одоо тэр ертөнцөөр аялуулах. Тэгвэл илүү сонирхолтой. Тэгж бичих юм бол амаргүй л дээ. Яг үүндээ бол айгүй хэцүү байхгүй юу? Үйл явдал бичнэ. Тэгээд дөрүүдийн оюун санаанд өөрийгөө оруулаад тэр дүрийн хэлэх үгийг хүртэл зохионо гэдэг чинь хичнээн 10 хүн тэр зохиол бүтээл байгаа штэ. Тэр болгонд зохиолч өөрөө хувирна гэдэг бол үнэхээр хэцүү. Гэтэл таны зохиол бүтээл өстой адал явдлаар дүүрэн юм шиг байгаа тий. Уншигчдын тэр саналыг комментуудыг уншихад бол өстой санамсаргүй адал явдлаар дүүрэн тийм зохиолууд байгаад байгаа байхгүй. Ер нь нэг уран зохиолд нэг зарчим байна л да. Төгсгөлийг нь эхний удааснаас уншиж болохгүй. Тэгээд тавралшгүй эргэлтүүд байх хэрэгтэй. Дээрэс нь дөрвийн тухайд гэвэл биш нөр нэг урд нь сэтгэл судлаач сэтгэл судлалыг сонирхдаг байсан. Тийм үү. Тэр утгаараа хүмүүсийн зан аршин характерыг арай гайгүй гаргад юм болов уу гэж боддог. За би яг зохиолын төлөвлөгөө гаргахдаа яг дөрүүд ийм характертай. Ийм ордны, ийм жилтэй, ийм темпераменттай гэж зохиолчтой байхгүй. Тийм үү. Жишээлбэл одоо юу гэдэг энэ болд бол холерик темпераменттай. За одоо мэлхий ордны гэж гэдэг юм тийм. Тэндээс нэг дөрүүдийн чинь тухайн үйлдэлд хариу үзүүлэх тэр нөгөө шийдлүүд нь гараад ирдэг. Сэтгэл судлалаар сурж исэн мэдэх учраас ингэж хийгээд байгаа юм байна тий. Тэр зохиолч хүн маш олон дүр төрөх хэрэгтэй гэж би хэлсэн тий. Яг өөрөөхөө бичээд авах юм бол
утгагүй шүү дээ. Надад би үүдий яг ямар нэг байдлаар төрийн судалгаа хийх бол миний бүх зохиолын дөрвүүд одоо нэг л моцикл ус нэг харгасаатай харгаатай нөхдөд л болчихно шүү дээ. Тэ? За тэгээд бүр нэг уянгалуулах гэсэн чинь тэр нь хиймэлж байдаг юм. Тэгэхээр би зохиол бичиж байгаа хүмүүс ерөнхийдөө сэтгэл судлал сайжрахаас гэж би хүсэж байгаа л дээ. Тийм байна л да. Тэгжээч ингэж хүмүүст хүрээд байгаа юм байна те. Судалгаа хийдэг учраас би ч одоо зохиолыг онгодоор биччихсэн юм болов уу хаяа бодоод. Онгод бол мэдээж байлгүй яах. Онгод гэж нь өөрөө бүр нэг юм тийм юу шин шүү дээ. Хийсүр ойлголт шин шүү дээ. Хүмүүс онгод орлоо гэхлээр нэг жоох юм ууж муунгууд ингээд харих толгойн эргэлдэл тэгэхгүй юу? Арх марх уугаад яадаг гэж хэлээ. Харих уудгүй. 13 оноос хойш огт амсаагүй. Оо тийм үү. 7 жил үү? Яагаад гайхах юм бэ? Арх уухгүй гэж болно шүү дээ. Үгүй болно л да. Тэгтээ хүмүүс уугаад байдаг болохоор гайхацлаа. За гоё юм. Тэгээд онгод чинь бүр тустай зүйл шилтэй. Одоо бөөшиг одоо юу гэдэг нь хэнгэрэгэнтэй л готл нэг онгод орж ирэл тийм готл гэсэн гэж бичдэг юм биш л дээ. Хүн онгодтойгоо төрдөг тийм. Онгодтойгоо төрдөг гэж үү? Онгодтойгоо төрдөг. Тэгээд тэрийг нээх одоо тэрийг чөлөөлөх арга зам шүү дээ. За би уучрал юу гэдэг юм хоёр янзаар онгодоо хөглөж байгаа юм л да. Нэг нь болохоор зүгээр л хүлээдэг юм бичгтэр нэг юугаа тэр онгодоо хүлээдэг. За цаг хугацаа минутаа хүлээдэг. За хэрвээ тэр нь орж ирэхгүй тухтай нэг орчингоо бүрдүүлнэ шүү дээ. Тэгээд хүлээн. Хоёр дахь нь болохоор яг бүр хүчээр оруулах. Ойлгож л байна л да бас. Хүчээр бол оруулах нь арга байж болно тийм. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх. Жишээлбэл одоо юу гэдэг трейлер зохиол бичиж байгаа бол хүнд рокууд сонсоод тэр орчинд нь өөрийгөө бүр гэж хүчээр ажилладаг. Хүнд рок сонсож бод тийм. Хайр дурлал бичих гэж байгаа бол уянгийн гоё симфонич сонсоод ч юм уу тийм. Хөгжмөр хөглөдөг байх нь өөрийгөө. За. Их мэтэр ингэж хүчээр ингэж оруулж байгаа. Тэрнээс биш одоо юу гэдэг ярих. Тэг байхгүй байгаа юм ингэж татж ирж байгаа юм байна шүү дээ. Үнэхээр тэгдэг байсан бол би одоо юу гэдэг чанмын онгодыг бид оруулж байгаа гэсэн мундаг болчихно орлоо тийм ээ. Чан юм сайн зохиолч уу? Миний бодлоор уу? Тий. Миний бодлоор бол тухайн үедээ сайн. Тийм болохоор бас сүнсийн дуудаж оруулж ирээд тэгэл ингэ биччихвэл гоё юм гэж. Энэ бишээ шүү дээ тийм үү тий. Өөрийгөө сэрэх ер нь бол хүний дотор ч нөгөө сайн муу хоёр юм хоёлаа байж байгаа. Энэ нөгөө язгуур сүнс гэж яриад байгаа шүү дээ. Язгуур сүнсээ сэрээсэн тохиолдолд хүн ингээд гаднаас юм хүлээхгүй бүхнийг өөрөөрөө шийдээд даваад туулаад тэгээд одоо яг өөрийгөө олно гэдэг шиг тэгээд явцдаг л гэт юм л дээ. Энэ бас бөөм мөргөлтэй холбогдож болох л юм. Ийм байна үстэй бөөм мөргөл. Бөөм мөргөлтэй холбогдох шиг яг нэршлийнхээ хувьд бол бас биш л дээ. За. Нэршил нь одоо юу гэдэг дотоод мөн чанараар сэрэх гэж л нэрлэх баг. Хүнд угаас бол адгууслах шин чанар байдаг. Тийм ээ? Яагаад гэвэл хүн чинь байгалийн бүтээгдэхүүн утгаар адгууслах шин чанар. За тэгээд нийгэмтэй харьцаад ирэхлээр нийгэм тэмцдэг хүсдэг. Тэгээд хүний тэр одоо яг төрлөх тэр арга шинг нь энэ нийгэмшсэн энэ за характер нь дарж залж яддаг юм болоо гэж би олоод байгаа шүү дээ. За. Таны зохиол бүтээл би сонссон л доо нэг ингээ уншаад үзэхээр хүйт даах зүрх нүд мүд гэдэг үгнүүд их олон гардаг юм билээ. Энэ ямар учиртай? Нөгөө нүд гэдэг чинь сэтгэлийн тал гэдэг шиг сэтгэлийг нь нүдээр зүрхээр тэрийг л илэрхийлэх гэж хичээдэг. За дээрэс нь нөгөө нэг нүд гэдэг чинь өөрөө тийм хүн хуурахын аргагүй тийм эргэтэн. За. Хүнийг одоо чи надад үнэхээр таалагдж байгаа бол би одоо инээж минь гэдэг яасан. Гэтэ миний нүдэнд одоо юу гэдэг үзэн ядалтын тэр бол байвал тэрийг би нууж чадахгүй л байхгүй. Тэр утгаараа би нүдний талаар илүү их нөгөө сэтгэл хөдлөлтөөр нүдний талаар илүү их оруулж өгдөг. Ер нь сэтгэл судлал гэж биелсэн шүү дээ. Тий. Тэгэхээр сэтгэл судлал дээр чинь байгаа. Хүн ямар үед ямар үйлдэл хийх вэ? Хүмүүсийн зүйлүүд зөндөө гэдэг чинь нэг хөтлөж байгаа юм бол хорд урдан ярих, хамраа оролдох ч гэдэг юм тий. Эсвэл халаастай гараа идэх ч гэдэг юм уу. Баярлцсан ямар байх ч. Гэмтэр ингээд сэтгэл судлал. Таас аюу хөдлөх юм аа. Тий. Ингээл энэ бол юутай холбоотой? Одоо сэтгэл судлалт юу гэж? Энэ бол нөгөө хүн
тогтургүй 50 биш байна л гэсэн. Яагаад 50 биш байгаа юм бэ? Ягаад гэвэл би ярилцлага нэг өгж байгааг байна. Тэгээ 50 биш байгаа юм уу? Ямар сони юм бэ? Ярихтаа тайвшрал та хоёлоо кофе мофегоо жоохон тайвшруулах. Ярихтаа ер нь муу л да. Тийм. Миний хэрвээ Facebook аппликейшн найзуу те. Тийм. Анзаарсан бол миний постлж гэсэн ер нь хамгийн ихтэй л 3 өгүүлбэр байдаг шүү дээ. Магадгүй ах шүү. Тийм. Ер нь ганц өгүүлбэрээр бүх туснаага илэрхийлчихэл гэж боддог. Тэгэж одоо нэг хүмүүс чинь ухаантай болсон шүү дээ. Одоо чи зөв бай гэж хэллэх одоо бүхэл бүтэн баг өгүүлэх шиг юм бичээд чи зөв бай гэж хэлэх хоёр чинь баг ялгаагүй болчихсон одоо үед. Тийм ээ. Тэр утгаараа би баг ярьж их гэжээд тэгээд ингэж дэлгэцэн хүмүүс нэг олон гарч байгаагүй. Тийм баха. Тэгвэл би таны яг ярилцлагуудыг хайгаад уншаад судлах гэсэн чинь үндэ гарч ирээгүй. 1951 охинтой ярьсан байна. Тэр нь дуугүй юм байлээ. Өө тийм үү. Ямар ч дуугүй юм байлээ. Бас сандарсан байгаа л. Тийм. Би яг сандраад ингэж би хөдөлгөөнд хэлэмжүүд их гаргаад байгаа. Тэгвэл бас мэдэж авмаар байна. Хэн нэгэн хүн ингэж хөдлөөд авах юм бол энэ хүн сандраад байгаа юм байна гэж ойлгох юм байна шүү дээ. Тайвшруулаад ир тийм. За. Таны зохиол бүтээл зохиолууд ч нэр 10 хэдэн зохиол үзсэн л дээ. 20 байгаа. 20. Яг хэвлүүлсэн. Энд чи одоо бүр ингээм машин шиг юм шүү. Амар байгаа үсттэй. Та хэдтэй насыг асууж болно шүү дээ юм шиг. Би чинь 43 таа. 43 та 20 зохиол бичээд их нь роман байсан уу? За 8 роман шин тоожод. Яа, амар ажилт юм шүү. Би тэгээд уншсан байхгүй. 2019 онд би 3 зохиол бичлээ гэл. Одоо 20 онд би тэдэн зохиол бичнэ гэдэг ингээд төлөвлөгөөтэй ажилдаг. Бүр гайхсад хүн чи ямар амар ажилт юм бэ? Бүр ингээд тэгээд анзаараад байсан чинь цуслан дээр очиод бичдэг юм шиг лээ. Таны ус хүмүүс мэддэг юм байлээ л дээ. Маш хурдан бичдэг гэд. Тэгэхээр одоо тэр онготой масаа хөвөлд сурсан хүн үү? Эсвэл нөгөө нэг өстө өөрийгөө нэгээд олцсон болохоор дуртай ажиллаа тийм сайхан хийж гин үү? Шүнжэнгөө суугаад бичдэм болов уу? Одоо би бол 13 оноос хойш юу улсад ажиллаагүй. За. Төрийн байгууллагад ажиллаагүй, хэн нэгний боол зарц эзэн босоо байгаагүй. Яг өөрөөртөө эзэн болол яг энэ номороо хүн зохиолоор амьдарч байгаа. 7 жил ахгүй юу? 13 оноос 7 жил. 7 жилийн дотор 20 хэдэн ном гаргана гэдэг бол бурхан гайхамшиг шүү дээ. Гайхамшиг шүү дээ. Яг тэгвэл тоонд бол нэг ач холбогдол өөр шаардлагагүй шүү дээ. Тэр хорон зохиол дунд чинь жишээлбэл юу гэдэг кимчи дарга аргачлал гэсэн ном байж болох уу? Тийм юм. Тэгэж болсон тийм ээ. Хин чирэггүй одоо зүгээр цаасны гарч ирсэн ном магадгүй байгаа. За. Тэр тоонд бол ач холбогдол шаардлагагүй. Яг энэ зохиол бичих зүйлд одоо арга хэрэгдэг зүйл хамгийн чухал. Манай эхнэр миний ажлыг ойлгодог учраас яг тэр бүх нөхцөлийг бүрдүүлж өгдөг учраас ингэж сайн суугаад байгаа. Тийм. Тэгээд би ч одоо гэрээ ажил баг яг үнэлэхэд баг хийдгүй шахав шүү дээ. Тэгэл нөгөө бодит бус хийсвэр ертөнцтэй л амьдарч байдаг юм бичиж сууж байдаг. Тийм үнтэй амьдрахад эхнэрүүд хэцүү болов яа гэм бол хэцүү хөө ер нь бол хэцүү баг. Гэтэ гэрээ ажил хийдэг эрэгтэй хүн Монголд нөхөө олон ч биш л байгаа л та хөрхөө. Гэтэ одоо бодит бус ертөнцид амьдраад идэг нөхөртэй байна гэдэг бол бас л амаргүй л баг тий. Аргалал юу гэдэг юм ярьж байгаа чи анхаарахгүй байна ч гэдэг юм уу. Миний үгийг сонсдгоо ч гэдэг юм тийм янз бүрийн ордон гардаг ус одоо л тасц. Яг нөгөө нөхөр чинь нөгөө номон дотор л амьдраад байгаа хгүй юу. Тийм нөхцөл байна. Тийм зовлонгууд байна. Тэгээд эхнэрүүд одоо их ойлгодог учраас эхнэрүүд хэдэн эхнэр ч зохиолч нарын одоо эхнэрүүд нөхрүүд тэрийг ойлгодог болохоор тэр гайгүй номууд чинь тэгж л гардаг байлгүй дээ бодвол тэгээд хүнд нөхцөл бичсэн зохиолгоос яаж ойлгох вэ? Тэгээд сүүлийн үед бол гэр бүлдээ тавих тэр анхаарал олонч нэмэгдүүлж байгаа. Тийм үү. Өдөр нь болохоор яг гэр бүлдээ цагаа зарцуулаад 12 цагаас хойш дараа 96 хүртэл би яг өөрийнхөө зохиол дээр ажилладаг болсон. Ингэж яваад энэ тэгээд 10 оноос эхэлж тэгж бичдэг ус гэхээр 10 жил явж байгаа. Яг юм хэмнэлээр. хэдэн үед унтчих. Тэгэл 6 дунтал 11 өнгөрөөгөөс ирнэ шүү дээ. Тэгвэл ер нь хоногтой нэг 5 цаг унтчих юм шүү.
Тийм бахуу 5-6 цаг унтдаг л баг. Ер нь бол буруу туршил, буруу хэмээх амьдрал юм. Гэхдээ яг одоо энэ чадaltaй байгаа дээрээ ч гэдэм үү. Нэг ганц 2 хоногийн наар даах төлөвтэй байгаа дээр жоох тэгээд ажиллаж идэв. Бусад хүмүүсийг дээшээ гаргахад нөлөөлөх мод нь баймаар байна гэж бичсэн юм тий. Энийг би бас асуу гэж бодоод тийм бусад хүмүүс дээшээ гарна гэхээр юуг хэлж байгаа юм бол мод байна гэхээр одоо бас гişгүүр байх юм бол гэдэг. Ийм байл л да. Хүмүүс одоо юу гэдэг нь жоохон нэр алдарт хүрээд хүний олонний танилцуулах гэхээр од болчдөг байхгүй. Ард олноос тасарчдаг. Тэгэхээр би болохоор мод байсан дээр ард олонтойгоо байх хэрэгтэй. Одоо юу гэдэг юм би бол ард олон ч мод юм уу? Ард олон ч газарт байна шүү дээ. Газартайгаа болохоор модтой зөвлөж байгаа юм тий. Тэд нарыг одоо юу гэдэг нь чи бол ингээ цэврээр саман гэдэг яадаг гэдэг болохоор мэдж байгаа байлгүй. Мод шиг би тэднэрт энерги өгжээ. Мод шиг тэр дээшээ гарах шатнуулжээ. Мод шиг тэр өөр өгөөжээ. Ард олныхаа донд л байл гэсэн санаа байхгүй. Тэрнээс ч одоо юу гэдэг хаяа нэг ярьцлага өгчөөл аль нэг уушгч тусгай харцахгүй тийм тэнгэрийн амьтан байхгүй л гэсэн санаа л байхгүй юу. За. Ер нь уншигчдтайгаа ойр байх нь байна. Ер нь бол тэндээс л миний уран зохиолууд санаанд гарч ирж байгаа юм шиг тийм биш байна шүү. Танаас ер нь тэгээд хуучны зохиолч чиг яна ингээд хэлчихвэл ааваа уурлах бах та. Мундаг ухаантай афоризм гарах болов? Гарахгүй. Яг бол бүх эрдэмтэд бүх сэдвэр афоризмууд бүгд гоё хэлээ дуусдаг. Яг тэр дээр үеийнхний нөгөө афоризмууд мартагдсан үед бидний тэр дуурайж хэлсэн жоохон ойртуулж хэлсэн үгнүүд афоризм болж үлдэж магадгүй. Тэрнээс биш бид нар бол тэр агуу шиг боддог. Тэгэхээр бүр нөө сэтгэлгээний хөгшрөлд орчоод байна гэдэг үг бараг батлагдаж байна уу да? Дээр үед бүгдийг хэлээ дууссан одоо дахиад шинээр сэтгэх боломжгүй гэх. Ер нь бол хүнийг судлаад гişнээ жижил болцсон тийм ээ нийгэм чинь. Тэгсэн мөртлөө одоо хүртэл юу яхаагүй л шүү дээ хүмүүсийг хүнийг бүрэн таньж мэдээгүй л шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл өчнөө олон гоё афоризмууд гаргаал энэ өчнөө олон сурагчиг хүмүүсийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх, мөнгөтэй болгох, баяжуулах яасан зохиолол гараал юм. Тэгээд хүмүүс хэврэл шүү дээ. Хэврэл байна уу? Тэгэхээр үг бол нэг тийм үнцэнтэй ач холбогдолтой зүйл юм биш. Үг үү? Үг. Юу ач холбогдолтой? Үйлдэл. Үйлдэл ач холбогдолтой тий. Би одоо юу гэдэг гачин юм байж мундаг яасан исэн байгаас үлээрээ дугуй солирч болно шүү дээ. Гэхдээ би уг хүн тийм биш бол хин дураах юм. Тэгээд дээрэс нь яг миний тэр үгийг дуурайж авсан хүмүүс гэж дэшээ гарахгүй л байна. Тэгэхээр үйлдэл. Тэгвэл би таныг бодоод байна л да. Маш хөдөлмөрч байна гэж харж байна. 7 жилийн дотор 20 хэдэн зохиол бичсэн байна. Тэгээ энэ бол хөдөлмөрч зан. За тэгээд сүүлийн 7 жил архиугаагүй гэж та тамхи татдаг болов? Тамхиг бол татнаа. Тамхи тат. За нэг хорыг нь бол хэрэгэлдэм байна. Гэхдээ 7 жил архиугаагүй рокер ийм шивэстэй хүнийг би бол мэдгүй юм байна. Тэгээ нийгэм ч одоо ер нь бол та шиг ийм хүнийг харахаар энэ бол айгуул хар тамхи хэрэгэлдэг. Тийм л хүн гэж хаардаг бахал та. Тийм магадгүй өөрөөр харддаг юм ч гэж магадгүй. Тэгэхээр таныг бол би бас айгуу гоё сайхан хүн байна гэж бодсон шүү дээ. Өөрийнхөө тэр ойлголтыг өөрчлөх гэж би зохиол бүтээл дандаа одоо яг тэр тодорхой хүмүүсийг дөрүүдийг би гаргаж ирдэг л дээ. Ойрхон ч байдаг бах тий. Миний нааш нөхрөл донд надтай адилхан ижил хобби мэргэжилтэй хүмүүс зөндөл юм тийм ээ. Тэгээд заавал одоо юу гэдэг рок сонирхдаг гэдэг архиудаг хар тамхи хэрэглэдэг гэсэн үг шүү дээ. Би бол жишээлбэл өөрийгөө рокер гэж хэлэхгүй. Би рок сонсон, тэр симфонийн сонсон, магадгүй тэр K-pop гэдгийг тэрийг сонсон. Гоё дуу, гоё их шигтэй бол бүгдийг сонсдог. Дээрэс нь нийгэмд одоо ингэж тэр шивэст мотоцикл ундаг, тэгээд сахин овцсомсдаг ийм хүмүүсийг одоо сөрөглөөс нь битгий хараасаа гэж. Урайлахын тулд би өөр үлгэрлээд байгаа юм л дээ. Тийм байна тий. Манай одоо юу гэдэг чабарчууд мотоциклчдад мундаг ажил хийдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр ялдны шаар одоо хувийн хвшилтэд ажиллаж байгаа хүмүүс ч байна.
Яг дунд нь ороод үзвэл мундаг хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол би багада намайг жоохон байхад Монголын рок гэх юм бол Нисванс байлаа л да. Тэгээ Нисвансын сургууль нураасаа аборт гэх тийм сонсдог байсан. Миний үеийнхэн бол яг үндэ болд камертон сонсдог байсан байхгүй юу? Тэгээд тэгж сонсснороо би өөрөө ч гэсэн амар одоо муухай болцсон юм алга л да. Одоо би тамиг татахгүй л юм тий. Тэгэхээр магадгүй би энэ хөгжмийг юу гэж боддог вэ гэвэл илүү философик байж магадгүй гэж боддог шүү дээ. Яг үндэ бол айхтар pop mop-осоо арай илүү одоо философик байж магадгүй юм гэж боддог. Амьдралын тухай амьдралыг өгүүлж байгаа урлаг бүхэн амьдралыг өгүүлж байгаа дуу бүхэн илүү философик гэдэг. Рок дуу бол яг л амьдралыг л өгүүлдэг. Тэгэхээр ялцчгүй хүнд сонсогддог юм шүү дээ. Амьдрал өөрөө маш хүнд шүү дээ. Амьдрал өөрөө маш хүнд. Энэ бараг таны афоризм болчих юм шүү. За гүү энийг бол зөндөө хүмүүс хэлсэн л байна. Тийм үү. Амьдрал маш хүнд гэдэг. Энэ хэлсэн сэтлэн ч гэсэн бас хааны нэгтээ сонсчоод миний ухаанд орцсон л байлгүй дээ. За. Тэгээд урлаг гэдэг маань өөрөө их гоё л доо хүний нөгөө нэг тийм хүний одоо нөгөө хүсэл мөрөөдлийг биелэгдэхгүй хүсэл мөрөөдлийг бий болгодогоор бодтой болгодогоор урлаг их гоё. Юу гэдгийг хүн нисэж чадахгүй тийм ээ. Гэтэл урлаг дээр канон дээр номон дээр бол хүн нисгэж болно. Хүний мөрөөдөлтөнд биелдэг. Тэр шиг санхлын баатар дандаа дийлдэг. Урлаг дээр шүү дээ. За. Амьдрал дээр бол үгүй тийм ээ. Хүмүүсийн одоо тэр болохгүй байх, бүтэхгүй байх, яасан гэдэг зүйлийг чинь рок бол шууд ил ямар ч зөргөөр ямар ч тэр романтик хайргуугаар үзүүлж байгаа. Жохон харгастай. Харгастай тий. Та нэгэнд зохиол бүтээл бичдэг, дээрэс нь бас хайр байхгүй бол харгастай гэж хэлж байгаа учраас би хайрын тухаар асуумаар санагдчихлаа. Тэгээд хайрыг одоо юу гэж боддгоо, энэ байх ёстой юм уу, байх ёсгүй юм уу? Ер нь хайрын хугацаа гэж байд юм уу? Хайрыг хоёр хүний хооронд хугацаа гэж байх уу? Хайрын хугацаа гэж. Хайрлах хугацаа гэх юм уу тий? Хайр байгаа учраас бид нар оршин тогтнож байгаа шүү дээ. Тийм ээ? Би энд эрэгтэй эмэгтэй хайрын тухай хэлээ. Яг нийтлэг хайр гэж асуусан учраас ч гэж. За. Адаглал одоо юу гэдэг бид нэр өөрөө өөртөө хайртай учраас бид нар амьд байгаа шүү дээ. Өчгүүнд бол одоо хоол идэл, өчгүүнд бол замаар болгоомжтой гардаг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг тийм. За. Өөрөөр нь яг тэр асуугаад байгаа тэр Иремийн хайрын тухайд гэвэл хайр мэдээж ерн явна, буцна, дуусна. Хугацаатай байх нь тий? Хугацаатай. За. Энэ чинь тэр хугацаа юунаас шалтгаалдаг вэ? Жил яах вэ? Ойролцоогоор. Тэр бол тухайн мэдрэмжээс шалтгаалдаг. Сэтгэл судлалт чи ойролцоогоор 5 жил гэдэг юм шүү. За яг тэр нь болохоор нэг хүнд дасаад одоо юу гэдгийг тоонтэйгээ нэг бий болсон тохиолдолд одоо хайр байхгүй болоод гэж ярьдаг. Гэхдээ тэр хайр чинь өөрөө хойсож байгаа болохоос биш, мутаачлагдж байгаа болохоос биш л байж л байгаа. Гэтэл би бол хайрыг бол ер нь одоо юу гэдэг сайхан талаас нь одоо хармаар байна л да. Хайр гэж өөрөө бас их хэцүү шүү дээ. Тийм үү? Хэцүү мэдээж хэцүү шүү дээ. Хэцүү юу? За одоо ч юу гэдгийг би чамд дурлцаад чамаа хайрлаад байдаг чи надад хайргуул энэ хайр наваа зовоож байгаа үлдмэн үү? Гүү штэ та харин сайхан штэ өөрөө таны зүрх сэтгэл хайраар дүүрч байгаа бол та өөрийгөө тижигэд явж гин гэсэн үг байхгүй юу? За яг тэр талаараас гэж болох. Миний бодлоор бол жоохон бас хэцүү. Хэцүү юу? Хэцүү. Ягаад гэвэл хүн яг нэг зүйлийг яг нэг зэрэг хийх мэдрэх тийм боломж бас ховор гэдэг. Яг одоо нэг шууд ингээд 100% хайрладаг тийм хайр ховор шүү дээ. Нэг нь одоо илүү төлхөө байж 70%, нөгөөх нь 20, 30% гэдэг юм гэж хайрладаг. Тэгээ яг яванд дасаа зохицол тэгэл 50-50 болоод бодлоо. Тэр утгаараа бол хайр бол нэг талаар гоё ч гэсэн
яг сүлэртэй тал нь бол муухай. Зөө. Би бол ингэж боддог. Хайрыг бол намайг хайрлах уу, хайрлахгүй байх уу, ерөөсөө хамаагүй. А зүгээр би танд хайртай байгаа нь надад өөрт сайхан байхгүй. Би хин нэгнийг хайрлж ийн гэдэг чинь миний зүрх сэтгэл хайраар дүүрэн байна те. Би хин нэгэн тэнд нэг миний хайртай хүн байгаа даа гэж бодож байгаа учраас би өөртөө таашаалтай сайхан. Тэрнээс заавал танаас хайр авах гэдэг бол тэр чинь одоо хайр биш үү гэдэг. Тийм энэ хүн хүнээс ч шалтгаалж байгаа юм тийм ээ. Яг тэр мэдрэмжээ өөрөө өөртөө хадгалаад үлдэж байгаа юм бол зүгээр л байна. Манайхны ихэнх нь болохоор түүнийг өмчлөх, хайрлсан зүйлээ өмчлөх гэж хичээдэг шээ. Тийм ээ. Тийм. Одоо юу гэдэг би энэ аяганд дурлаад энэ харилцсан бол би энийг авах гэж хичээнэ. За. Тийм тийм. Тэр шиг зүгээр л энэ ямар гоё аяг гоё гэж яг чиний хэлснээр бодоол энэ дотор гоё кофе ууж байгаа бол тэгж таашаалтай л байх л та. Тэг үлдээгээд явах бай. Эсвэл хулгайлаад. Их хүний хувьд өмчлөх гэлцдэг хүн давмгаалц учраас тэгж хэлээд байгаа. За хоёулаа хайрын талаар, зохиолын талаар хайрын талаар бол яг өмнөөс би бол сайн мэдэхгүй шүү. Би бол жоохон тэр уянгийн тал руугаа ер нь муу шүү. Ер нь уянгалж чаддгүй шүү. Их нэртэй мэдээж. Их нэртэй хайргүй юм уу? Мэдээж хайртай. Гэхдээ би яг тэр хайрын талаар илүү их одоо бичихтэй ер нь бол тарах. 43-наас арай л юу яагаад вэ те? Хайрыг бичгэд арай л багтаад байна уу? Цөөдөд байна уу? За хайрыг яг тэр эхнэрээ харилж байгаа хайр ч гэдэг юм уу? Харилж байгаа. Миний хайр бол миний өмч. Өмч үү? Тийм. Тэгэхээр би бусдад тэгж ил гаргах бичих шаардлагагүй гэж бодож байна. Би ч одоо аюултай бодлоо шүү. Миний хайр миний өмч гэхлээр. Үгүй тэр удаараа биш. Гэхдээ цаачлаа. Тэгдэг үстэй. Тийм биш. Миний мэдрэмж, миний амьдрал, миний гэр бүлийн тэр орчин миний л юм байхгүй. Би тэр хувийн юм бол цаашаа дэлгэх тэрийгээр ном бичих шаардлагагүй байхгүй. Тэр утгаар нь хэлсэн шүү. Тийм яг үнэ тий. Угаасаа хайрыг өмчлөгч боломжгүй. Тийм би ч яг хэлж ладдаг. Стилийг нь боломжтой болохгүй. Тийм. Тэгэд уг хүний намайг өөрөө харж байгаа байлгүй нэг уянгалахаар юм биш шүү. Яа тийм хөө уянгалж болтгүй. Болохгүй. Хаяа нэг тэгж үзүүл яа дээ. Тэгээд ч хайрын тухай бичдэг маш олон хүмүүс байгаа. За. Би тэднэрт орж ингээд яах вэ? Хүн ер нь яг чаддаг зүйлүүд хийх ёстой гэж би ойлгоод байна л да. Одоо яг аимшигын төрлөөр бичдэг хүн бол одоо юу гэдгийг Монгол баг байхгүй наа тий? Тэр хэм байгаа шүү дээ. Ууган баяр. За. Нөгөө зар харна. Ууган баяр бол яг аимшигын зохиол төрөлтэй бол угаасаа баймардаг. Тийм ээ? За одоо түүхэн сэдвэрчдэг хаан адчдаг хүмүүс бас яг тодорхой ингээд бүгд бий болцсон. Би яг тэдний хэмжээнд үлдчих чадахгүй. Тийм үү? За би яг ууган баярын хэмжээнд аимшиг бичиж чадахгүй. Миний бичиж чаддаг сэдв бол адал явдал. Адал явдал. Тэгэхээр би өөрийнхөө энэ салбартаа тэргүүлэгч мэхэд голлох хүн байх юм бол би хичээх хэрэгтэй. Голлох хүн ээ? Тийм. Тэрнээс шууд юу гэдэг хайрын сэдвтэй зохиол бичлэр бестселлер болоод байна. Одоо би тийш яваад ороод би өөрөө алдаж байгаа. Тэгэхээр хүн тухайн салбарт өөрийнх нь хийж чадах, өөрийнхөө таашаад өгч байгаа тэр зүйлийг их стал гэж хэлдэг. Гэхдээ тухайн сэдвтээ одоо голлох хүн байна гэхээр чинь бас нэг юм асуумаар санагдаад бах юм. Одоо нэг ингэдэж штэ. Энэ бол одоо сэтгэлгээний ч юм уу тий зохиол бүтээл бичдэг. Ер нь бол тухайн үндэснийхээ сэтгэлгээг залж авдаг ийм зохиолч гэл. Зарим нь бол энэ бол массын зохиолч юм а гэж хэлдэг л дээ. Тэгээд та алинд нь багтах уу? Би бол зүгээр цөөхөд л зориулж хийдэг юм шүү дээ. Цөөхөд. Яг л миний сэдв бол дандаа хар бараан гэмт хэрэг адал явдалтай зүйл. Энийг сонирхдаг хүмүүс их цөөхөн байдаг. Гэхдээ яг энэ сэдвийг сонирхдаг миний фэн гэдэг юм, миний уншигч нар бол хамгийн өмнө хүмүүс байдаг. Яг тийм шиг үлээ тий. Тэр хүмүүс одоо юу гэдгийг өөр хүмүүсийн зохиолуудыг уншаад сул санагддаг болсон. Хэрвээ мөнгө бодоод ч гэдэг юм уу, амьдралаа бодоод массын зохиол бичих юм бол би одоо өөрийгөө алднаа л гэж би одоо 3 таал хэлээд байна л да. Харин тийм дахиалцсан тий. Та одоо яг номоор амьдарч болж гин үү? Болж байна. Боломж юм байна уу?
Яг Зөвхөн номоо бичээл орлого олж байгаа юу? Эсвэл өөр орлого олох уу? өөр орлого олгохын тулд байхгүй. Тэгэхээр номоор амьдарч болж байгаа юм шиг Монголд. Болж байна. Тийм байна Гэхдээ шүү дээ. тэхийн тулд өөрөө сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Би яг минималист амьдрал гэж би яг ямар юм байдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө мэднэ. Гэхдээ би яг тэр минималист амьдралаар амьдраад байгаа юм бол би бодоод байгаа. Өөрийгөө юу? Тийм. Ягаад гэвэл би байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. За. Илүү их зүйл шумдгоо. Дээрэс нь миний хэрэглээ, манай гэр бүлийн хэрэглээ. Яг л бусад нийт атомны хэрэглэж байгаа гэдэг ажил. Тэр утгаар бол би болж байна. Тэгээд ингэж амьдруулахад тусалж байгаа, ингэж амьдруулж байгаа томшигч нартай л мэдээж талархах хэрэгтэй. Тэгээд одоо тэднийх ормыг хугалахгүй тулд одоо сүүлийн зохиолууд бол илүү чанартай, илүү одоо сайжрах хэрэгтэй. Тийм ээ. За тэр одоо 20 ном энэ яриад байгаа. Энэ дэр бас нэг юм нэмэх хэрэгтэй. Ягаад би ингэж их ном хэвлүүлээд байгаа гэдэг маань юу байгаа шүү. Миний 10 орлоо л да. За. Зохиолынхаа эрхийг худалдан борлуулах, хэвлэх эрхийг нь зарчдаг. Тийм үү. Энэ надад одоо өөр олон ном зохиол бичих тийм боломжийг бүрдүүлдэг. Ягаад гэвэл манай дийлэнх орон зохиолчид болохоор тийм баян зохиолч нар нэг байдаг шүү дээ манайд тийм. Ном бичингуудаа шууд хэвлүүлээл тэгэл тэр нь 100% бүгд борлогдоод байдаг тийм зохиолч нар зөөхөн шүү дээ. Нэлэнхүүдээ ерөнхийдөө л эрхийн та зарчдаг юм тийм. Тийм нэлэнхүүдээ л өдөр өнгөрөөгөө л явж байгаа хүмүүс. Угаасаа ийм урлах таартай тэр уран зохиол таартай хүмүүс болохоор тэр амьдралдаа ч өөрөө таалагддаг баг. Тэгэхээр одоо яг зохиол бичиж байгаа хүмүүс шинээр гарч ирж байгаа хүмүүс бол ном эхлээд за зохиолоо бичиж байна. Тэр бол нэг асуудал биш. Тийм ээ. Тэгээд тэрийг хэвлүүлнэ. Хамгийн багадаа 2 сэдвээр тийм ээ. Тийм шүү дээ. За тэгэл номын дэлгүүрүүдээр явна шинэ зохиолч учраас шинэ ном учраас нөгөө дэлгүүрүүд нь 5 ширхэг авна. Тэгэл дэлгүүрийн лангуун дээр очино. Номын дэлгүүр рүү ороход хэдэн мянган баг хэдэн сая ном байдаг билээ. Тийм. Яг тэр дундаас нөгөө зохиолчийн номыг сонгож олох гэсэн борлуулалт мэдээж байхгүй. За тэгэл сард очиод нөгөө номын тооцоог л нэг 100 ч юм уу нэг төгрөг авдаг. 100 төгрөг авдаг тийм. Тэгээд тэр мөнгөө цуглуулад дараагийн номоо хийлгэх хэрэгтэй. Тэгээд бас амьдрах хэрэгтэй. Тийм шүү дээ. Энэ зовлонг би давахгүйгээр нөгөө эрхээ зарчиж байгаа учраас зохиолоо дуслаа, эрхээ өглөө дараагийнхаа зохиолыг орлоо. Энэ намайг нэг олон ном гаргах нэг нөхцөл болсон шүү. Хэн таны эрхийг аваад идэв? За хөвлийн газрууд байна, янз янзын ВЛ гэж компани байна, Хөнөө пресс гэж байна. Сэлэн пресс ч гэсэн авч ирсэн. Тэгээд хов хүмүүс шам. Тийм үү. Тэгээд хүмүүс бол ерөөхдөө муулдаг л да шүүмжилдэг. Чи өөрийнхөө бүтээлийг одоо ингэж юм хэмжүүлээд ингэж байна. Гэтэ одоогийн нийгэмд болохоор хурд хурд маш олон зохиолч нар гарч ирж байна. Маш олон ном гарч ирж байгаа нөхцөлд бол би шинийг сэтгэх хэрэгтэй. Шинийг бүтээх хэрэгтэй. Тийм тий. Та ер нь хэр зоригтой хүн бэ? Таны бүтээл зохиол мохол гэж уушаад хараад тахлаар амар л юм бичдэг юм билээ шүү дээ. Зоригтой хүн бичдэг багтаа гэж бодсон би бас. Зориг гэж яг юу хэлэх вэ гэдгээс шалтгаална л да. Жишээлбэл би бол яг үнэлэхэд өдөр болгоо өгөхөд бэлэн явдаг. Тийм үү. Одоо ингээд өгсөн ч надад бол нэг харамсах нь алга. Яг л зүрх сэтгэлийнхаа би бэлтгэгдсэн. Өхөл хагцал одоо үзээд ирэхлээр өхлийн тухай бодол ойлголт бол өөрчлөгддөг юм байлаа. Тэр утгаар бол зоригтой. Нөгөө талаар хайртай үнэ алдах ч гэдэм үү. Гэр бүлийнхнээ алдах, ээжийг алдах ч гэдэм үү. Тэр зүйлээс би маш их хайдаг. Чи эсрэг тесрэг юм шүү. Та хайртай үнэ алдахаас айж ир гэдэг чи өөрийг л бодчих шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрөө амиа бодоод миний хайртай хүмүүс овно яана надад хамаа хөөг явах гэж шүү дээ. Амар юм шүү харин. Яг тэгээд хүн чинь одоо төрөлхийн тийм хуу ажил цантал юм л та. Гэтэ тэгж өөрийгөө тэр айцаас чөлөөсөн цагт хүнээс одоо нэг төрөлхийн тэр нөгөө зангаар шиг дотроос нь гарах хэвээр тэр мэдрэмжүүд нэлээх гардыг болгож авдаг шнэ. Би одоо 80 наслах ёстой гэж өөртөө зорил 50 гутаа би одоо замаар хөндлөн гарахтаа бүр ич шараал хоол идэхтэй бүр тусгай өнөр шалгуулаад амьдралын зөв хөвшилний тэрээр л яваад байгаа бол амьдрал биш болж байгаа. Шийдэ.
Би хүнд муу хэлээ зодуулчих болоо гэж айгаад үгээ нуугаад авал. Тийм ээ? Энэ хайцаа чөлөөлсөн нөхөлдөлт хүн өөрөө байж чаддаг гэж би бодод байгаа. Тэр утгаар бол би зөрөгтэй юм. Нөгөө талаараа тэр хойчсон тийм юм аа. Арт эдний хүмүүс алдахаас айдаг, эх орны алдахаас айдаг. Эх орны алдахаас айн тий. За эх орныг хэн авах гээд байна? Эх орныг уу? Тий. Хэнд алдахаас айж байгаа юм? Эх орныг тэгэл одоо нөгөө юу л улс төрлөл орох гээд байна л да. За хойчсон одоо тийм хүмүүсээс л болно шүү дээ. Загас толгоноос утдаг гэдэг шиг. Тэрнээс Хятадууд нь орж ирээд, Оросууд нь орж ирээд бид дээрндэд дийлээд колониалгоод байгаа юм байна шүү дээ. Тэросоо л ингээд юм болоод байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Монгол хүнээсээ л айж тий. Хүнээс л айж тий. Хүн хүндээ бид нар монголчууд өөрсдөөсөө л айж байгаа зү. Тэр дээр ч одоо хичнээн ирлээ цөрлөөзүүд гарлаа гэд бид нар тэрийг нь одоо тогтоож чадахгүй нэгдүгээр. Хоёрдугаарт ирлээ цөрлөөзүүд чи өчнөө жил Монголд амьдарсан юм чинь монголчсон л байгаа байхгүй юу? Тэгэхээр монгол хүнээсээ л айж байгаа юм шүү. Тэгээд тэр маань л зарж борлуулад нэг талаараа бол тийм. Нөгөө талаараа бол хүн бас өөрөөсөө авах хэрэгтэй. Би одоо юу гэдэг хүмүүс нь мэдлэггүй, мэдээлгүй тэгээд жоохон харанхуй бүдүүлэг байгаагаас айжна. Энэ төрд байгаа ч гэдэм үү энэ усыг маань зарж өрөөд байгаа хүмүүсийг ард хүмүүс сонгосон шүү дээ. Тийм шүү дээ. Бид нэр хүчээр гаргаж ирээгүй л байхгүй. Бид ямар нэг юм муу болохоор нөгөө 76 гэж муулаад идэг. Үүндээ бол бид нэр өөрсдөө буруутай шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Одоо ингэ хэлчихвэл баларх юм шүү. Та нар өөрсдөө буруутай гэсэн чи тэд нар чи сонгуулаар бидрийг тэгээ өстэй ингэ өстэй. Яхаа тэгээд хэлтэм машин жишийг ашигласан шүү дээ гэх тэгээд бодох юм шүү. Тэгээд машин ашигласан ч мөнгө тараасан ч угаасаа сонгогдож байгаа хүмүүс нь тэгэл болохгүй хүмүүс сонгогдож байгаа юм ч гэдэг. Ер нь бол тэгэл ард түмэн өөрсдөө энэ хүмүүсийг сонгосон учраас өөрсдөө татаад буулгачдаг байх тийм эр зөрөгтэй нийгмийн тийм юутай сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Эр зөрөх нийгмийн эр зөрөгтэй байх хэрэгтэй. Хүн ер нь одоо ийм л юм шиг юм л да. Өөрөө мэдлэг мэдээлэлтэй, боловсралтай тийм байгаад ирэхээр яг тэр хэмжээнд бусдыг хардаг тий. Яг тэрнээсээ өөрөөсөө илүү хүнийг сонгож тий манлайлагчаа болгож миний өмнөөс ажилласаа гэж ингэж одоо залж чадчихна л да урагшаага сонгож чадчихна. Гэтэл би харанхуу, би мэдлэг мэдээлгүй, би тэнэг мулгуу байх юм бол яг тэр хэмжээндээ л сэтгэл тэр хэмжээндээ хүнээ сонгож чаддаг байхгүй. Тэгэхээр л яг таны хэлж байгаа бас зөв шиг санагдаж л да. Өөрөө би боловсрч ич яг тэр хэмжээнд одоо өөрөөсөө илүү боловсралтай хүнийг сонгоно. Тэгээ тэр маань бидний төлөө ажиллана л гэж тий. Гэхдээ бас 100% хүмүүсийг одоо харанхуй бүдүүлэг байна гэж бас хэлж болохгүй л дээ. Айгаад байгаа юм уу? Яг тийм болгоод байна шүү дээ. Тийм байлгахыг хүсэж байгаа байхгүй. Мэдээллийн хэрэгслээр одоо бүхэл зүйлээр тийм болгоод байна шүү дээ. Бид бол яг мэдээллийн энэ дайны үед амьдарч байна, тийм ээ. Бид одоо яг ямар мэдээлэлд итгэх вэ гэдгээ мэдхэ болцсон тийм хүмүүс. Тийм ээ. Тэгээд эн чинь бүр зохион байгуулалтаа энийг ярил бүр асар их юм ярил л да мэдээж. Тийм баг тий. За асар их юм тэр мэдээллийн дай маань одоо энэ удаа болий. Та бүдүүлэг гэж түрүү ярина лээ. Бүдүүлэг хүн гэхлээр одоо ямар хүнийг ярих вэ? Одоо уг нь бол битэрийн ажиллагч нөө байгаль орчин тал руугаа явах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгсэн одоо тэгэл зохиол энтэрлүүгээ хазаачлаа. Тэгэхээр ганц хоёр нэг тийм асуултаа зайлшгүй асуумаар санагдаад байна. Жишээлбэл та тамхи татдаг. Тамхиныхаа шиг хаана ээж юм? Би машинд татчихвал машинд тэгээд нөгөө өмсөө хийдэг тусаасаа байдаг. За. Тэрэндээ хадгалж байгаа л тэгэл одоо хогийн сав руугаа л хийж байгаа хэрэг тий. Миний наваа таньдаг хүмүүс мэдэх واخоо миний машин чинь хогийн сав шиг л явж байдаг шүү дээ. Би гудамжинд хаяхыг хог хаяхыг цэвэрлэдэг. Машиндаа ичээд дараа нь цэвэрлээд ажилладаг. Хогоо ангилдаг. Ангилъя гэж бодож байгаа юу? Манай эхнэр бол ерөнхийдөө нөгөө хувцар сав ингээд ангилчдаг юм. Тийм үү. Би болохоор яг тэр тал дээр бол бас яг тэр тал дээр бол муу. Гэтэ англих энтриг бол гэрээ эзэгтэй нар хийвэл илүү нарийн хийн л дээ.
Тэ заавал ирчүүдийг энд оролцуулах гэдэг байгаа чи малгал та ер нь бол. Аха. За бас нэг асуулт байна. Та амтан мөн үү? Хэрвээ философик талаас хариулвал мөн. За. Хүний дотор ч нэг байгаль ихс бий болсон одоо яг хүний адгууслаг одоо тэр мөн чанар нь байгаад байгаа шүү дээ. Аха. Хүн төрөхтөд яг тэр байгаль ихийнхаа бүтээгдэхүүнээр төрдөг. Тэгээд төрөөд бий болонготой нийгмийн тэр бүтээгдэхүүн болж хувирдаг. Тэгэхээр миний дотор бол тэр яг нөгөө адгууслаг шиг тийм үү тэр амтналаг шин чанар бол байгаа тодорхой хэмжээ. Тийм тий. Биологийн талаасаа бол амтан л та. Тэгээ нийгмийн талаасаа бол нэг бүтээгдэхүүн болчихж байгаа тий. Бусад амтны хувьд харуул бас амтнал гэж харагдахгүй л үү тийм ээ. Бид нэр л оюун ухаанд гэж бодож байгаа бас. Өөрсдөө арай илүүлгээд бодоод байна тий. Тэгээд амтын юм бол яагаад бид нар үхрийг алж идэт гэдэм бол адилхан амтан шүү дээ. Яагаад бид нар чигээ орхоог хорхоо гэж үзээд гიშгээд идэм бол яагаад бид нар цагаан зэрэг бахарталт нь хойноос нь тууж агаад алаад цусыг угаад идэм бол адилхан амтан байж ч яагаад бусад амьтдын амьдрах орчинд бид нар булааж байгаа. Нөгөө л нөгөө хүний үүслээс гаралтай адгууслаг мөн чанар л ил гараад байна шүү дээ. Яг хот дотор бол яг тийм үйлдэл хийдэг шүү дээ хүмүүс. Хотоос гарахлаараа хүний нэс холдохлаараа л тэр үйлдэл хийдэг шүү дээ. Хот дотор ч гэсэн амар үйлдэлүүд амар болдог шүү дээ. Харц цөөхөн байх л та. Ер нь төрөлхийн тэр адгууслаг анаас нь үе сэргээд идэг байх л та монголчуудад бол. Бид нар чинь дээр үеэсээ л нөгөө ирчүүд нь амтан агнаал эмэгтэйчүүд нь дэрийг нь өвчөөл цэвэрлэл тэгэл хүн болсон байдаг шүү дээ. Тэр генд нь байгаа одоо тэр зүйл бол их өөрчлөгдөхгүй л байна. Өөрчлөгдөхгүй юу? Өөрчлөгдөхгүй миний бодлоор бол. Яг хоо гений инженерчлэл хийгээд тэр адгууслаг чанаруудын бүгдийг ингээд түүж аваад дахиад шинээр ген үүсгүүл ДНК үүсгүүл босгол. Та амтан жижигдгүү. Тэжээдэг ус одоо нөгөө хүүхд нэлэх болохоор давхар тэжээхгүй. Тийм ямар амтан жижигдэ. За би нэг хэсэг чинь бүр зоо барахт амьдарч байгаа шиг байсан шүү дээ. Нэг 4 нохоо, нэг бүргэд, усан хаа, туулаа. Ер нь бүгдийг тэжээжсэн. Тэгээд амьтад угаасаа хайртай, дуртай. Хүүхдийг ч гэсэн багаас нь амьтанд хайртай болгож өсгөхийн тулд хичээж байгаа. Гэтэ манай хамгийн баг маань жоохон байна л да. Тэгээд одоохондоо ер нь амтанд жигээг байгаа. Тэгээд хаахгаал уртлаа. Тэгээд ийм байлээ шүү дээ. Бас хүн ч бас нөгөө хуугачаас их сонзон талтай. Амтныг одоо юу гэдэг хайрлаад байдаг мөртлөө үр хөвгтөл бол тэрнээс илүү их хайрлаа тийм ээ. Тэгээд ямар ч амтныг бүр гэр бүлийн гишүүн болтлоо хайрлах туссан хэрнээ итгэдэггүй тийм зан харж байна. Амтандаа юу? Тийм үү. Одоо юу гэдэг юу ч гэрте том хот бол 2 настай 3 настай хүүхдэж хамт байлгахаас бас тодорхой хэмжээгээр ааш шүү дээ. Магадгүй мохоор ч нуудлаад орчул яах. Тийм үү тийм. Гэтэл нөгөө хотоо бүр 10 20 жил амьдсан бай. Мөртлөг шүү дээ. Бас нэг юм байгаад идэв шүү. Тэрнээс болоод тийм амьтдаа тэжээхэ болчиход байгаа юм тийм. За хоёулагийн ярилцлага ерөнхийдөө би дуусна да гэж бодоод байж байна. Гэхдээ юу яах вэ? Одоо байгалийн талаар хоёулаа гоё үг хэлье. Та зохиолч юм чи гоё афоризм хэлэлтэй яа дээ. Би ч гэсэн байгальтай холбоотой нэг юмнууд хэлэх гээд үзье л да. Ингээ та эхлээ хэлээд би хэлээд, та эхлээ хэлээд би хэлээд ээлжлээд. Эсвэл модтой холбоотой хэлж болж байна. Ягаад гэвэл та модоор хийсэн цаас их ашигладаг хүн, зохиол бичдэг. Таны зохиол бүтээл маш их борлогддог. Тэгэхээр бас цаастай холбоотой юмнууд хэлье гэж бодож байна. Модтой, цаастай, байгаль орчин хамгаалахтай холбоотой нэг өгүүлбэр ингээ ээлжлээд хэлээд хөө. Хэр удаан явах нь үзье. Би ялагдаж магадгүй л дээ зохиолч хүнтэй ярьж байгаа учраас. Жиш гэсэн зохиол шүү дээ. Тийм би нэрээ танд номоо авчрах өгөх гээд аваад ирсэн. Яг бол миний зарим номыг хүмүүс үзээд яахаараа чамаас юм гартыг аимшигын дахиж юм үзэхгүй гэж тэгж хэлжсэн тохиолдол би. Тэгэхээр би бол яагаад тийм бичдэг мэднэ.
бас амар эмзэгэлдэг учраас хамгийн эмзэгэлдэг юм ал хүн бичдэг юм шиг үлээ. Хүнээс одоо хүнд мэдрэмж төрүүлж байгаа юм чинь л өөрөө сайн болсон байна гэсэн үг шүү тийм ээ. Тийм үү. Тийм үү гэж уусаа тийм шүү дээ. Тэр номч нь үзэл үнэхээр бүр одоо юу гэдэг ямар амар юм бэ гэж байгаа бол үнэхээр амар сэтгэлд нь хөрсөн л шүү дээ. Тэгэхээр сайн байна уу? За баярлалаа. Тэгвэл үргэлжлүүлээ бичдэг билүү? Бичээч дээ. Угаасаа хүн болгон ном бичих хэрэгтэй гэдэг үстэй. Хүний үргэлж мод тарих хэрэгтэй гэдэг шүү. Мод тарих хэрэгтэй, ном бичих хэрэгтэй, баашин барих гэдэг л юу гэдэг лээ. Тийм. Зарим нь баашин барих гэдэг, зарим нь үр удмал тарих гэдэг тийм. Баашин барихч буюу биш байхаа тий. За үр удмал тарих юм байж болох юм да. Тэгтэл бас үр удмал тарихч бас нүгэл болчиход тийм. Тэгвэл хүн хамгийн хөсөөд тэг хүн өсснөөр байгальчс хөнөөд одоо аяг хэцүүлчихэд болохоор тий. Яг хаа тэгээ тэрийг нь одоо байгаль өөрөө зохицуулчих учраас өсөд үржиж яхад бол нэг гингүүл баг. Бид нэр корона нэр байгаль бидрийг зохицуулж байгаа нэг хэлбэр мөн үү? Нэг бодлоор тийм. Нөгөө талаас энэ болохоор яг л нийгмийн захиалгаар бий болсон зүйл шүү дээ. Тийм үү тий. Одоо нөгөө нэг улс төрийн ярих гэж шиг байна тий. Яг тэр утгаараа шүү. Илүү хөвдөөд хавдаад одоо өхөж өргөдөд байгаа газруудыг судлаад үзэхэд харахад бол ерөөхдөө тэгэл хитрхи нэгвсэн одоо байгалаас хөнгөвсөн холтсон хүмүүс нь илүү хүртээд байна шүү дээ. Бид нар байгальтай илүү ойр удаг учраас магадгүй холор таарад харж үзээд байна тийм ээ. Тэр утгаараа л байлж байгаа. Та маскгүй одохын нэр айхгүй юм. Маск би гадуур дуртай ингээд өржүүлдэг байна. За энэ маск банда үсттэй байна. Банда. За хоёлаа нөгөө үгээ хэлье да. Та хэлэх үү? Эхлээд та хэлэх үү? За чи юу? Би хэлэх үү? Байгаль байхгүй бол хүн байхгүй. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас байгальтай захирагдчихдаг. За 1 тонн цаасыг 17 ширхэг модоор хийдэг. За хүмүүс цахим номд ач холбогдол өгөөд цахим номыг уншицгаагаарай. За 1000 кг цаасыг дахиж боловсруулад 900 кг дахин боловсруулсан цаас гаргадаг. Цаас бол хүнийг соргон хүмүүжүүлэх үүрэгтэйгээс гадна бас алах, хэрэгсэлж болох тохиолдол байдаг. За. Учир нь цаасан дээр сургагч хэрэглэгддэг хүнийг шийдэх тогтоолж бас бичигддэг. Холиод хайчихвал хог, ялгвал баялаг. Хүмүүс бол дэлхийн ертөнцийн байгалийн хувьд бол вирус, бороо вирус. За, ястаггүй би ялагдлаа баярлаа. За, би тэгээд төгсгөлөө хийх хэрэгтэй. За, хаанаас хийж байгааг хэлье. Хамгийн гоё кето ланчийг идмээр байх юм бол Гутлын 22-ын урталтайгаа бид нартай хамтарч ажиллаж байгаа Root 22 гэдэг энэ ресторанд охид бүсгүүчүүд маань хүрээд ирээрээ худлаа ялаагүй шүү. Үнэхээр гоё хоолтой шүү эднийх. Тэгээд орчин нөхцөлийн згсээ харж байгаа хэрэгтэй ажгүй. За тэгээд дараагийн хамгийн гол одоо баярхуу зохиолжийг урьсан шалтгаан болвол хүний ингээд итгэл үнэмшил гэж юм бол хамгийн хүчтэй те. Энэ итгэл үнэмшил манай монголчуудын итгэл үнэмшил бол бөөм мөргөлтэй ерөөсөө язгуураараа салшгүй холбоотой. Та яг энэ тал дээр таны зохиол бүтээл бүр нэлээд сайн уягддаг гэж боддог. Тийм учраас таны дараагийн зохиол чинь маш сайхан адал явдалтай те тийм байх болов. Гэхдээ энэ байгаль орчин хамгаалах тал дээр бас түлхүү ажилласаа тийм зохиол бүтээл гаргаж өгөөсэй гэж хүсэх гэж ерөөсөө тантай уулзаж ярилцсан юм аа. Тэгээд энийг мань бодож үзээрэй. Ирсэнд баярлалаа. Тэг бодож үзэх шиг яг энэ чинь угаасаа миний үүрэг, зохиолч нарын үүрэг, хүн болгоны үүрэг. Тийм болохоор би чадлынхаа хэрээр чаддаг зүйлээрээ энэ зүйлд хүмүүсийг уриалнаа. За баярлалаа. Like, subscribe